Өмнөх бичлэгээр Iron амар сүртэй авраатай болоод дуусдаг. Тэгээд тэр унтаж чадалгүйгээр шөнжин бэлтгэл хийсэн. Мөн Жудит ч бас ойрын хэдэн хоног хитрхийх бэлтгэл хийсэн. Тийм болохоор их муу нөхцөлд байгаа. Дунд нь Брэт 20 дугаар байрч бат минийх боллоо доо гэж дотроо бодож байхад нь Ахмед багш гарч ирээд 8:55 болж байна. Сүүлчийн удаа шалгалтыг тайлбарлаад өгье. 4 өөр шатаар явагдах болно. Шат бүрт багш байгаа. Хангалттай оноо авах юм бол дараагийн шат руу орж болно. За тэгээд хэр ахиц гаргасны чинь харъя гэд эхлүүлнэ. Бусад хүүхдийг ботход Илья илт даваа хурдна. Харин Брэт бусад хүүхдүүд амарх юм. Гэхдээ Ильяг бол яаж бэлдсэн ч барахгүй юм байна гэсэн нүднийх нь буланд Iron амар хурдан хийж байгаа нь харагддаг. Тэр новш яаж хавэ? Ядарсандаа болоод үхэх байхаа гэж дотор бодох зурн Илья 1-р шатыг дуусгаад удалгүй араас нь Iron Ferreira 1-р шатанд тэнслээ гэдэг. Хүүхдүүд яаж ийм зүйл болдог билээ? Наатаха битгий тоо утахгүй ухаан алдаад унцхан. Харин Iron дотроо өснөрөө л яар. Гэхдээ хачин байна. Миний би бусад үеэс өөр байна. Хамаагүй халуун. Хийдэг байсан шигээ хэтрүүлсэн санагдахгүй байна. Ухаан алдчих бол яана. Үгүй ээ, илүү хурдан хангалттай биш байна. Илүү гэснэ бусад хүүхдийг 1-р шатаач дуусгаагүй байхад нь 2-р шатаа дуусгана. 3-р шат Холын зайн гүйлт Ильяг гүйцэхийн тулд Iron бүх хурдаараа гүйж байхад нь тэр хоёрын хажуугаар саяхан л 1-р шат дээрээ явж байсан Жудит хоёуланг нь гүйцэтгэв. Жудитийн хувьд язгуурт нь биш болохоор Кроносилмийн нахтэмд орохын тулд маш их бэлтгэл хийж зүтгэл гаргасан. Тийм болохоор хиндэж ялагдахгүй тулд бүхнээ шавхна. Гүйж байсан ирчээрээ 4-р шат холын зайн сэлэлт рүү маш хүчтэй өсөрч ордог. Гэхдээ өөрийгөө хитрхийх шахсан болохоор зүүн хөлнийхэн шүрмэсэн татаад удаашраад бүр живнэ. Живж байсан Жудитийг Iron уснаас гаргаж ирээд эрэг дээр аваачаад бусад хүүхдүүд аль хэдийн тэрнийг гүйцэтгэдэг. Карака багш хурч ирээд надад дүлдээгээд хурдан яв гин. Харин Жудит муу тэнэг гээд ухаан алддаг. Өөр нэг хүүхэд би алдчихлаа. Хичээсэн юмсан бууж өгөх гээд эрт байна. 2 дахь шалгалт байгаа шүү. Эхний шалгалтаас шалгуур муу болохоор бууж өгөхгүй тууштай байхад л тэнцэнэ. Тэгэд Ахмед багшид энэ жил өнгөрсөн жилээс сайн байна. Олон навяаслаг хүүхдүүд. Гэхдээ хамгийн гайхамшигтай нь 35 сурагчаас 34-т орсон Манай Баатар гээд Iron Ferreira-г хэлдэг. Iron-ыг бусаж орж Жудитийг аварсны ачаар Lance Patterson гэх хүү 5-р байранд орж чадсан. Тэр ч тэнэг юм аа. Шалгалтын үеэр тийм үйлдэл хийдэг. Яахав тэрний ачаар би 5-т орж чадлаа. Тэрний найзууд нь тойроод хөгшөөн чи мастраар шагнал авах нь. Баяр хүргэе Lance. Таны зөвлөгөөний ач юу дээ? Би юу ч хийгээгүй штэ. Гэхдээ Брэт дотроо бодохдоо Жудит муудаагүй бол 4-т орох байснаа хүлээн зөвшөөрнө. Бас Iron-ы ахиц минийхаас илүү байлаа гэж бодно. Дараа өдөр нь манай Iron-ыг гүйж байхад нь Илья ирснэ. Яагаад тэгсэн юм? Юу тэр бэ? Жудитийг аварсан талаар яриад байна уу? Тийм ээ. Яагаад? Зүгээр л тэхэх ёстой юм шиг санагдаад. Гэхдээ чи авраагүй байсан ч багш нарын нэг нь аварчих байсан. Иймхэн зүйлээс болоод твийн хамгийн шилдэг сэлэмжнэр шагнуулах боломжоо алдаж байгаа юм уу? Би залхуу ноён гэж дуудулдаг байхдаа яг л намагт гатсан мэт байсан. Би тэр намгаас гарах гэж оролдоогүй. Гэхдээ хайрт гэр бүл минь намайг намгаас татаж гаргасан. Тиймээс олон хүний тусламжтай гарсан би өмнө минь хүн живж байхад живээгүй юм шиг жүжиглэх нь зөв гэж бодоогүй. Тийм болохоор л тэгсэн гэхэд Илья би бэлдэр сэлмийн урлаг хоёр өөр. Сэлмийн урлагт ур чадвар хамгийн их чухал. Чи сэлмийн мастраас зөвлөгөө авах боломжоо өчигдөр алдсан. Би чам дахиж туслахгүй гэд амар сайрайлаад явдаг. Ахмед багш эхний шалгалтын шилдэг 5 сурагчийг сэлмийн мастертаа уулзах болно. Байц хэн нэгнийг орхиод байгаа юм биш үү? Өө нэрээ тийм бэлтгэл сурагч Iron Ferreira тайзан дээр гараад ир. Тайзан дээр гарахад өрсөлдөөн бол хөгжилтэй зүйл. Хүнд хөөгдөж хэн нэгэнд баригдахгүй гэх найдлага тээсээр олон намжилт гаргаж эхэлдэг. Гэхдээ хит онтвол эргэн тойрноо анзаархаа болоод хамгийн чухал зүйлийг анзаардаггүй. Гэхдээ Iron Ferreira тэгээгүй. Тийм болохоор тэрэнд бас зөвлөгөө авах эрх өгдөг. Сэлмийн мастрын өрөөнд Брэт зөвлөгөөгөө авчгаад гарсныхан дараа мастер Иан тэр гайхалтай авьяаслаг юм. Нөхцөл байдлыг хурдан ойлгож өөрийнхөө алдаа дутагдлыг нөхөхийн тулд хичээдэг. Бүр эргэн тойрноо удирдах чадвартай гэж дээд зэрэглэлийн язгууртны сэхүүн зан. Өөр жил байсан бол нэгт орох нь бацтай байлаа. Даанч энэ жил авьяаслаг хүмүүсээр дүүрч гэж бодно. Харин Ильяд өгсөн зөвлөгөө нь бусдын нөлөөнөөс гадуур өөрийнхөө амьдар. Энд цаг үрэх хэрэггүй. Гэр бүл рүүгээ явж тэдний арга барилыг сурвал тус болно. Гэхдээ Илья юу гэж зөвшөөрөхөв? Танаас л сурмаар байна. Гисээр байгаад энэ өрөөнд нь бэлтгэл хийж байгаар болно. Ийхүү сүлийн хүн хамгийн сонирхол татсан нэг нь. Чи юу авмаар байна? Би зүйл байсан ч болох учраас хүснээ хэл гэхэд Iron яаж хүнтэй эвлэрэх вэ гэж ихдэг. Анх удаа л үе тэнгийнхэнтэйгээ хамт байгаа болохоор аргагүй дээ гэж бодоод болноо. Эхнээс нь хэлээрээ. Тэгээд Ильятай эвлэрэх талаар зөвлөгөө өгснөөхөө дараа чамайг хитгэн үгээр шагнаж чадахгүй. Би чамд сэлмийн урлаг заана.
Энэ талбарт миний зөвлөгөө их үнцэнтэй шүү. Хүснээ асуу. Гэхдээ Айрон юу асуух ёстойгоо мэддэггүй. Тийм болохоор Айрны шагналыг хойшлуулахар болдог. Айрны гарсны дараа Мастер Ян ямар онцгой хүүхэд вэ? Яагаад тэр өөр мэдрэгдэд байгаа юм бол яг л өөр хүн туслаад байгаа юм шиг. Миний мэдэх өөр онцгой хүүхдэд төстэй санагдаж байна гэд нэг хар өстэй охиныг хальт боддог. Тэрний дараа Айрныг бэлтгэлээ хийж байхад нь Жудит ирснэ. Хоёулаа хамтран гисээр байгаад Айрныг зөвшөөрүүлдэг. Жудит том эгч нь явлаа шүү гэд явна. Гэхдээ Айрн Жудитээс 3-аар ахaltaа. Тэрнээс хойш тэр хоёр байнга хамт явах болсон. Бас Или Айрн хоёрыг хөндөй болсныг Брэд анзаардаг. Зэвсгээ авахар болсон хүүхдүүд өмнөхөөсөө илүү хүчтэй болсон болохоор сэлэн барихад өмнөхөөсөө өөр мэдрэгддэг. Айрныг сэлмээ аваад далайхад багш нар ширүүн хөдийч стандарт зогсолт байна гэж бодно. Хүүхдүүд дундаас Брэд гарч ирээд Айрон Феррера би чамайг тулаан дуудаж байна. Болж байна. Багш та хоёр юу хийгээд байгаа юм? Сэлмийн бэлтгэлийн дараа л халс тулаан болдог юм. Гэхдээ Мастер Ян тэр хоёрын тулааныг зөвшөөрөөд аюултай нөхцөл байдалд орсон мэт санагдвал хэлээрэ гэд тулааныг эхлүүлнэ. Тулаан эхэлсэн даруйд Брэд маш хурдан дайралтуудаараа Айрныг илүүрхэн энд халс тулаан гэхээсээ илүү Брэд Айрныг шалгаад байдаг. Хариу өгөх хурдан муугүйч сэлэм ашиглахдаа тэнцвэрээ олохгүй байна. Байрлал хөдөлгөөн нь хэрэг алга. Үнэхээр сэлмийн урлыг сонирхдаг хэрэггүй. Миний батснаас муу юм гэснээ хүчийн шалхахаар ойртол босоод цавчилд орж ирээд баларх дөхөн хурд болон техникээр хамаагүй илүү байсан болохоор Брэд Ллойд энэ тулаанд ялна. Карака багш сурагч нарын шалгалтын хайрууд үндэслэн сурагчдыг ангид хуваана. Илия Брэд Жудит 3 A ангид орно. Сайн ангид орсон хүүхдүүд бусдаас илүү хүнд хэцүү бэлтгэл хийн. B анги болон C ангид орсон хүүхдүүд дунд Айрны нэр байдаггүй. Гайхаад харсан хамгийн сүүлд Айрон Феррера F ангид. Харин Брэд өрөөндөө Айрны босоод завшилтын үед өөрийн мэдээлгүй болцсноо бас Айрны сэлэм далайхтаа 100% авчсан байсныг бодоод би сэлэм далайхтаа ямар царай гаргадаг бол гэж бодно. Рүүнэ багш Айрныг босоод завчилтаас өөр зүйл мэдэхгүй гэдгийг мэдээд бусдаас ойн сурч эхэлсэн чи сурагч нартаа тэнцэхийн тулд шаардлагатай зүйл юу вэ гэхэд хичээл зүтгэл гэдэг. Гэхдээ Рүүнэ багш Авьяас гэдэг. 7 хоногийн турш энгийн сэлмийн чадварт суралц чадах юм бол C анги руу орно. Чадахгүй бол F ангидаа үлдэнэ. Бэлтгэлийн 2 дахь өдөр олигтой бөхөөгөөч мөрөндөө хит хүч өгөөд байна. Бэлтгэлийн 3 дахь өдөр, бэлтгэлийн 5 дахь өдөр, бэлтгэлийн 6 дахь өдөр Рүүнэ багш Айрныг хурдан сайжирч байгааг хардаг. Тэгээд C анги руу амжилттай орно. Жудит Айрон хоёрыг хооллож байхад ардуур нь ланс өнгөрөхдөө усны хөрсөг идэх юм а гэсэн Жудит урдаас нь хэрэлддэг. Гэхдээ Брэд бол ланс бусдаа хэрэлдлээгээ чамд ашиггүй гэхэд Жудит тэр золиг томоотой байна шүү. Илийг орж ирэхэд Жудит та хоёр муудалцсан юм уу? Холдоод байгаа шүү. Тэрийг муудалцах гэдэг юм уу? Чи Илиятай найзалж байгаа юу? Нэг ангийн хэмжин их уулзаж байгаа байх. Өөрчлөгдсөн зүйл байхгүй. Тэр A ангийн шилдэг нь бас орой болгон бэлтгэлийн талбайд гэр бүлийнхээ аргаар бэлтгэл хийдэг гэж хэлнэ. Тэгээд тэр хоёр хоорондоо бэлтгэл хийдэг. Бэлтгэлийн талбайд байсан Илия дээр Айрон очоод дүүтэйгээ эвлэрэхдээ ашигладаг байсан шигээр ууттай бэлэг захидалтай өгөөд бусдтай харьцахтаа муу болохоор буруу юм хэлэх гээд байдаг юм. Бэлтгэл чинь саад болсон бол уушлт гуугаад явна. Оройн Илия Айрны захидлыг хүүхэд чиг юм а гэд уншихдаа ууттай бэлгийг нь хараад Адонис гэснээ сонин царайлж байснаа би хэцэрхий хатуу хандсан байх гэж бодно. Маргааш нь Жудит Айрон хоёрыг бэлтгэлээ хийж байхад нь Брэд ирснээ. Би та хоёртой цуг бэлтгэл хиймээр байна. Бас Айронд төвлөрөх чадвараа заагаад өг. Оронд нь би ч бас чамд сэлмээр тулдахыг зааж өгье. Хөөе, чи зүгээр өөрийнхөө төлөө биднийг ашиглах гээд байгаа юм шүү. Тийм ээ, би та нарыг ашиглаад та нарч бас намайг ашиглана шүү дээ. Бусад хүүхдүүд A ангийн хүүхэд, C ангийн хүүхдэд ийм үг хэлсэн дөг юм а гэж байдаг. Айрон зөвшөөрсөн ч надаас сурах зүйл юу байгаа юм? Хүлрэлийн шалгалтаас хойш л бодлоо. Ижил хичээгээд л байхад нэг зүйл өөр байсан. Бүгд тодорхой цагаар хийсэн ч бэлтгэл эхлэхээс дуусах хүртэл Айрон Феррера нэг ч удаа анхаарлаа сарниулаагүй. Надад хэлээч чи яаж төвлөрөд байдаг юм? Мэдэхгүй. Ингэж хэлхий чи мэдсэн юм а. Гоц ухаантан бүрл ижил үг хэлдэг. Үгүй дээ, би гоц ухаантан биш. Гэхдээ Брэд тэрний гоц ухаантан мөн анхаарлаа төвлөрүүлэхийг амар биш гэж бодно. Айрон Феррера өөрийгөө тийм үгээр гутаахаа бол. Чи язгууртан цустай Феррера гэр бүл төрсөн. Чи язгууртны ур чадварыг харуулсан. Тиймээс язгууртан гэдгээрээ бахархаад бие зөв авчив. Тэгээд Брэдтэй хамт бэлтгэл хийж эхэлнэ. Бэлтгэлээ дуусгаад хооллож байхад ардуур нь нийлээ өнгөрөхдөө захидлыг чинь уншсан шүү. Гэхэд Жудит сэтгэлээ илчилчихсэн юм уу?
Оройн Iron яаж төвлөрлөө сайжруулах вэ? Сайжруулж чадвал тэрэн шиг болох болов уу гэж зүүдэндээ гарсан хүнийг бодож байгаад унттал нөгөө зүүдэндээ илүү бодтойгоор тэр хүний мэдэрч буй зүйлс бүх биед нь мэдрэгдэж байтал сэрчгдэг. Өглөөнд гэсэн чинь нөгөө мэдрэмжийг арилгахаас өмнө бэлтгэл хийгээд байж гачны болцсон байгаа юм чинь. Бэлтгэлийн үеэр Iron унтаж байснаа гинэт босож ирээд сэлмээ далаагаад буцаж унтахаар хэвтгэхэд гайхсан Бред юу хийгээд байгааг нь асуухад төвлөрлөө сайжруулах гэд бэлтгэл хийх санаатай. Одоохондоо гарсан үр дүн алга гэсэн ч бясалгал байх нь яг л санамартангууд шиг би ч бас туршаад үзье. Амархан юм, тайвшраад байгаа юм шиг гэсэн тэр чигээрээ явцсан. Бред сэрэнгүүтээ байрлал болохгүй байна гэснээр байралдаа нэг солихор болно. Багш Мастерт Бред Жудит хоёрын тусламжтайгаар Iron би анги руу дэвшсэн гэснээс таны зөв байж энэ ангид Бред Lloyd бяцхан давлгаа үсгээд байгаа. Нэг өдөр Бред Жудитийг халз тулаанд ялж шатна. Тэд 2 дугаар байрны төлөө байнга тулалдагч бяцхан сөөрүүгээр Бред арай илүү байдаг. Тэгээд Бред бодохдоо янзтай ахин минь мэдрэгдэж байна. Энэ янзаараа ахаад байвал магадгүй гэснээр Илья руу хардаг. Iron-ы гадна босоо завшилтай бэлдэж байх Бред Жудит хоёр ирээд Мастер тулааны урлагийн аренад цуглар гэж хэлснийг дамжуулна. Мастер Ян бүх хүүхэд цугласны дараа шууд гол сэдв эцсийн шалгалт улирлын шалгалтыг бодвол бид хязгаартай цаг өгч чадварыг чинь шалгахгүй. Эцсийн шалгалтаар бид чадамжаар чинь дүгнэнэ. Сэлмийн урлагийн юунд гарамгаа вэ гэдгээл бод. Хүчтэй цохилт эсвэл нүд хүчрэлмар техник хийж чадах зүйлээ ямар ч хамаагүй аргаар эрт байж болох ч та бүгдэд өгөх бэлэг байна. Нэг хөгшний бүжиг төдийч юм сурна гэж найдаа игээд The next day. Жудит Iron-ыг ойрын үед зөвхөн бясалгал хийж байгаад санаа зовоод байдаг. Ер нь бол шалгалтандаа унана гэдгээс нь санаа зовоод гэхдээ Бред Iron-ыг шалгалтандаа тэнсэн гэдэг. Учир нь үлрэл эхэлснээс хойш хамгийн их хэс гаргасан нь одоо л санаа амар нэгт орхон тэгвэл боломжгүй Илья нэгт орно. Тэр твийн хамгийн шилдэг гэр бүлээс гаралтай. Линдсей гэр бүлийг оргил даваатсан техникийг сурч байгаа Илья Линдсейгээс өөр хүн нэгт орох боломжгүй. Тэр гэр бүлийн юун тийм гайхалтай гэж ах нь твийн хамгийн гол сугаанд нь гэгддэгч өнчин хар сардад ялагдаад нүрэж хийх газаргүй болоо бидтэй. Тэрийг нь ард нь сонссон Илья би энэ удаад ахаад нэгт орно. Надад гэр бүлийн минь хэв маяг хэрэггүй. Энэ сургуулиас сурсан зүйлээрээ та нараас хав илүү гэдгээ батлна гэд явахт нь араас нь Бред Линдсей гэр бүлийн сэлмийн урлаг Тэнгэрийн сэлэм. Энэ бол 400 жилийн өмнө Тэнгэрийг захирч байсан чөтгөрийн нухсааны лууны хааныг өгсний дараа өгсөн нэр юм. Хэрв Тэнгэрийн сэлмийг үзүүлэхгүй бол би ихний байрагчин булаачин шүү. Iron-ы хувьд ямар ч ахис байхгүй улам холдоод байгаа юм шиг байхаар нь сэлвэ барьж бясалгаж үзэхээр болдог. Бредтэй тулалдаж байсан Жудит Бредийг өмнөхөөсөө хурдан хүчтэй болсныг хараад магадгүй тэр Ильяг давж нэгт орж чадах байх гэж найдана. Бред ч бас өөрийгөө сайжирснаа анзаараад нэгт орно гэсэн итгэлээр дүүрнэ. Iron сэлмээ бариад бясалгал хийсэн ч ахиц гарахгүйд бараг шантарч байхад нь Жудит ирээд хамт гадаа гарч ирнэ. Жудит ойрт хамт байгаагүй дуучлаарай. Шалгалтандаа бэлнүү гэх мэтчлэн ойр зургийн юм ярьж байснаа би өнчин өөрийгөө өрөвдүүлэхийн тулд хэлээгүй юм шүү. Хүүхэд байхдаа амьд үлдэх ганц арга нь хулгай байсан. Надтай адил насны хүүхдүүд ч бас байсан. Тэгж амьдарч байхдаа би хинээс ч талархлын зүйл авч байгаагүй. Тиймээс ачийг чинь хариулах гэж оролдсон боловч чадсангүй. Хэрв чи шалгалтандаа тэнцээд үндсэн сурагч болвол би туслах болохоор сандрах хэрэггүй гэд явсных нь араас сүүлийн 2 сар би л чамтай хамт байж чадаагүй. Би ч бас унтдаг байсан үе ботход өөр болсон шүү. Жудит, Бред, Илья, Мастер, багш нарт одоо л сурсан бүхнээ харуулах цаг боллоо. Харснаа дураасны гол асуудал бясалгал бол оюун ухаанаа хүчрхжүүлэх зам. Үүн дотроос гарах хэрэгтэй. 2-7 хоногийн дараа Ахмед багш эцсийн шалгалт эхэлснийг зарладаг. Нэг хүүхэд агаарт байсан бүх навчийг нэг завшилтаар хуваана. Лайс нэг чулууг маш цэвэрхэн хөндлөн хуваадаг. Мастерын хувьд бүгд сайн байгаач нэг л сэтгэлд нь хүрсэн хүн гарч ирдэггүй. Тэгээд Жудитийн ээлж болоход Жудит сурагч нар хамт шалгуулж болох уу? Юу гэсэн үг вүлээ? Халд тулалдвал ахицаа илүү харуулах юм шиг санагдаад нөгөө сурагч ч гэсэн зөвшөөрсөн. Болноо. Сонирхолтой юм. Нөгөөх нь хин юм? Бред Lloyd.
Тэдний тулааныг харсан сурагчид гэлтгүй багш нар хүртэл гайхширна. Гэхдээ Брэд арай илүү байсан болохоор тулаанд ялж чаддаг. Мастер гайхалтай халз тулаан гэж ийм л байдаг юм. Сайн байлаа. Дараагийнх нь Илья Линдсей. Чи юу харуулах гэж байна? Би гэр бүлийнхээ сэлмийн урлыг харуулах болно. Чөтгөрийн угсааны луугийн хааны хүзүүг авсан тэнгэрийн сэлэм үү? Үнэхээр сайн. Ильяг сэлмийн техникийг харуулсны дараа Брэдийн нэгт орно гэсэн найдвар үгүй болно. Ийхүү аярны ээлж болоход Брэд онцгой байж болохгүй шүү гэсэн амар сарайлцсан байдаг. Мастер юу харуулах гэж байна? Iron Ferrara гэхэд босоод тавчил. Хөөе, галзуу новшоо, эн чи эцсийн шалгалт босоод тавчилчих юм хангалттай гэж бодоо юу? Ланс Петерсон, дахиж саад болвол хасагдана гэж мэдэрээ. Ахмад багш ингэж хэлсэн ч энэ бол эцсийн шалгалт гэж бодно. Мастер, одоо надад харуул. Надаар залгуулахыг хүсээгүй чи зэвсгийн эрдмээс минь өөр чи илдээ надад харуул Iron. Төвлөр, оюун санаандаа нэвтэр. Би одоо хүртэл чиний хэн болохыг мэдэхгүй. Юу авчих гээд байсныг чинь ч мэдэхгүй. Гэхдээ тийм их зовлон төвчж, сэлмээ зогсолтгүй далааж, урагш тэмүүсээр байх ган төмөр шиг хүсэл тэмүүлэл чинь байгаад л хангалттай. Гэт шалыг голоор нь хуваадаг. Бүгднгийнх нь ам ангаж байгаад Брэд бүр Мастер яан эцсийн шалгалт чухалж албан ёсоор нэвтрэх үгүйг шийдэхгүй. Сүүлийн ярилцлагыг мөн авах болно. Тэгээд хариу зарлана. 66 дугаар байр Петер Нельсон, 42 дугаар байр Алис Беннет, 7 дугаар байр Джон Уильямс, эцэст нь 4 дугаар байр Жудит, 3 дугаар байр Брэд Ллойд, 2 дугаар байр Iron Ferrara, 1 дугаар байр Илья Линдсей.